Монголын оюун ухааны академийн 11-р хороолол салбар нь ерөнхий боловсролын сургуулийн 2-10 дугаар ангийн сурагчдад зориулсан ой тогтоолтын болон 3 дай түргэн бодолтын хичээлийн жилийн ангиудаа эсэлт авч эхэллээ. 5-аас 12 дугаар ангийн сурагчдад зориулсан ой тогтоолтын хөлбөрт хамрагдсанаар ой тогтоолт хөгжүүлэх үндсэн аргачлалуудад суралцаж, төсөөлөн бодох чадвараа хөгжүүлэн, мэдээллийг системтэйгээр тогтоох, хурдтай сэтгэх, бүтээлч чадвараа дээшлүүлж, суралцах өөрийн арга барилыг бий болгоно. Түүнчлэн ой тогтоолтын үндсэн 10 дасгал болох хурдны хөзөр, тоо мэдээлэл, хоёртын тоолол, нэр зүс царай, түүхэн үйл явдал, дууд цифр, тоон марафон, хийсвэр зураг зэрэг хараа болон сонсголын ой тогтоолтыг хөгжүүлэх дасгалуудад суралцах болно. 2-оос 4 дугаар ангийн сурагчдад зориулсан 3 дай түргэн бодолтын хөтөлбөр нь буруу, сороо баг, төсөөлөх чадвар дээр суурилсан цээж бодолтын тусгай аргачлалаар тархины хоёр бөмбөлгийг зэрэг тэнцвэртэй хөгжүүлдэг, математикийн дөрвөн аргын тооллыг маш хурдтай тооцоолж сурахад чиглэсэн цогц сургалт юм. Хоёр хагас бөмбөлгийг хамттан тэнцвэртэй ашиглаж сурснаар хүүхэд аливаа зүйлд тууштай болж анхаарал төвлөрөлт нь хөгжихөөс гадна ерөнхий боловсролын сургуулийн хичээлдээ гарах амжилтанд мэдэгдэхүй хэмжээнд нэмэгддэг. Дээрх нэг жилийн сургалтанд нэмэлтээр Рубикийн шоу, спорт өрөлт, гимнастик зэрэг оюуны спортын төрлүүд заагддаг. Хүүхдийн тоо хязгаартай тул та яраарай. Манай хаяг 11-р хороолол хэвлэлийн хүрээлэнгийн баруун талд байрлах Имон бизнес центрийн Б байранд байрлаж байна. Харилцах утас 8014 22 66 924 22 66. Монголын оюун ухааны академийн 11-р хороолол салбар